За төрийн томчуудаа нэг хэдэн үг дааяа гэж бодож байгаа. За ямар одоо манайхыг хүлээж авч уулзах биш. Боломж өгöd байгаа шин. Тэгээ яг энэгээр л одоо энэ гээд байгаа шин. Энэ фэйсбүүкээр гээд байгаа шин. Хэдэн үг даая гэж байгаа. Тий. Улс орны хөгжлүүдийг харж байна л хөгжил. Хөгжил бол одоо зам уур талбай одоо юу гэдэг барилга байшин эсвэн шидийн бишгэ гэж. Хөгжлийн тухай ингээ хараад хар хятад улс төрөөс гэдэг юм уу төрсөн тэр бомтнууд за энэ авилгал авч байгаа албан тушаалтнууд эдгээр нөхдүүдийг бол маш өндөр цааз хариуцлага хүлээлгдэг гэж байна. Орос мөн адилхан гэдэг чинь тийм. Энийг би хэлж байгаа юм шиг зүгээр. Дэлхий Америкийг бас харж байгаа. Ковидын үеийн одоо тэр доктор профессорч гэдэг юм тэр вакцины асуудал үүсгэсэн тэр одоо эрүүл мэндийн сайдтай маш өндөр хариуцлага хүлээлгэсэн байдаг. Гэх жишээний зөндөө гэдэг байна. Тэгээд нөгөө та бид нар бүгдээрээ мэдж Америкийн тэр одоо шүүхэн маш шударгаа шүүдэг. Гэсэн мөртлөө инэрэнгүү үедээ инэрэнгүү эвгүй үедээ эвгүй гэдэг шүү дээ. Эвгүй гаруудыг бол эвгүй шүүжтэй уус ойлгомжтой. Тэгээ Монгол улсын хөгжлийн гацаа бол юу болж байгаа нөхөр төрөөс төрсөн тэр бомтонгууд төр дүүрлсэн авилгаж хулгайч нар ерөөсөө монголчуудын ганц хөгжлийн садаа ядуурлын их хүндэс бол ерөөсөө л энэ авилгаж энэ хулгайч нар. Эдрийгээ нэг одоо энэ нэг хөгжил ярьж байгаа юм байна. Бас улс орон байна да. Төр засагтай юм байна да. Эдрийгээ нэг шийдээч. Нүүрсний хулгай юу болсон бэ? Ногоо хатуус юу болсон бэ? Нөгөө жидүү юу болсон бэ? Нөгөө эрүүл мэндийн даатгалын сан юу болсон бэ? Ковидын үеийн тэр мөнгө тооцоо юу болсон бэ? Одоо ингээ яриад байл зөндөө юм шүү дээ. Тэр нөгөө Орона майнингийн авилгал юу болсон бэ? Ингээд яриад байл зөндөө байна. Дээр нь одоо махны асуудал гарч ирж байна. Ямар мохоо Олимпиадад гэхээр ийм байдаг байна. Тэгээ би одоо гайхаад байна шүү дээ. Энийг би санаанаасаа зохиох боломжгүй гэдэг шүү дээ. Тэ. Одоо саяны миний ярьсануд бол одоо би санаанаас зохиогүй шүү дээ. Ингээд одоо энэ юу гэдэг одоо хинд хэлхээ мэдэхгүй шүү дээ. Төрдөөл хэлж байгаа. Яг хинний бүүм. Хин хариуцдаг бүүм. Хин шийдэх юм бас бүүм. Их сонир. Одоо төрдөөл боломжлоо даа гэж одоо бодож байгаа. Өөр зүйл байхгүй гэж. Өөр хүсэх юм байхгүй. Хүсэх юм байхгүй. Бодит байдал гэдэг шүү дээ. Гэтэ нөхцөл байдлаар бидний амьдрал нөлөөлдөг гэдэг шүү дээ. Ийм. Энийг ойлгохгүй ч бас ойлгохгүй.